Өнөөдрийн сэдэв эхэлж байна. За бид нэр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүл тэгш бус байдал хүүхдийн сайн сайхан гэдэг цөм сэдвийн хүрээнд одоо цуврал ярилцлагуудыг өрнүүлж байгаа. Өнөөдөр студид гэр бүл судлаач доктор Дид профессор Павга хүрэлцэн байна. Танд өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид нар энэ сэдвийн хүрээнд бас хэлцүүлэг нэвтрүүлэг хийсэн цуврал ярилцлагуудыг бас хийж байгаа маа. Тэгэхээр ер нь энэ хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцид Монгол гэр бүлүүд ямар одоо үнд зүйлээ авч үлдэх ёстой вэ? Монгол гэр бүлийн өв гэж юу байгаа талаар нэлээ та хариулж яриагаа эхлэв. За тий. Тэгэхээр дэлхийн ертөнц бол үнэхээр дөрвөн хурцтай өөрчлөгдөж байна. Энийг дагаад нийгмийн харилцаанд тэр дундаа гэр бүлийн харилцаа, гэр бүлийн хэв маягт их өөрчлөлт орж байна. За Монгол гэр бүлийн хувьд ч гэсэн энэ бол их анхаарал татсан асуудал болж байна. Тэгэхээр энэ даяаршлын, энэ их өөрчлөлтийн үед бид нэр Монгол гэр бүлийн хувьд юу авч үлдэх юм бэ гэхлээр ерөнхий утгаараа бол Монгол ёс заншлаад авч үлдмээр байгаа юм. Ерөнхий одоо агуулгаараа. Энийг ингээ бүр дотор нарийсгаад ингээд аваад үзвэл бид нэр одоо Монгол гэр бүлийн эхлэл суур болсон өв болсон энэ бэр гуйх ёслол гээл. Дараа нь гэрлэх буюу хоримлох ёслол. Энэ бүхэн чинь бол Монгол гэр бүлийн их онцлогтойгоор явж идэг. Зайлшгүй цаашаа бид нар сууршмал амьдралд байлаа ч гэсэн энэ ёсыг гээхгүй явах энэ зүйлс байгаа юм. Тэгээ нэгэнд гэр бүлийн асуудал үүсээд цаашаа гэр бүл гэдэг асуудал бий болсны дараагаар тэр гэр бүлийг төвхнүүлэх Монгол уламжил ёс гэж бас байна. Эхнэр нөхрийн харилцаа, хүүхэд эцэг эхийн харилцаа, хадам худын хоорондын харилцаа, за хөргөн бэрүүдийн хоорондын харилцаа гэх мэт маш олон харилцаанууд энэ гэр бүлийг тойроод бий болж идэг. Тэгэхээр энд уламжилж ирсэн гол одоо өв бол бие биенээ хүндлэх ёс гэж байгаа. Эхнэр нөхөр бие биенээ хүндлэх ёстой асуудал. Хүндлэх гэдгийг бид нар бол одоо нэг хэрэг дарах хэдлээд нөгөө нэг бүхэл зүйл ингээд байдаг утгаар бол биш. Эхнэр хүн гэдгийнх нь хувьд хүндэлж яах. Нөхөр гэдгийнх нь хувьд өрхийн тэргүүн гэдгийнх нь хувьд хүндэлж яах. Эцэг хүн, их хүн гэдгийнх нь хувьд хүндэлж яах. Аав, ээж хүнийх нь хувьд хүндэлж яах. Төрсөн үр хүүхдмүн гэдгийн хувьд хүндэлж яах тухай хүндэлийн асуудал их чухал юм байна. Энэ бол Монголын одоо энэ уламжлалт гэр бүлийн харилцаанд хамгийн чухал байр суурь эзэлж идэг энэ зүйлс бол энэ бие биендээ хүндэлтэй хандах. Эцэг их хүртэл хүүхдтэй хүндэлтэй хандна гэж. Одоо бол бид нар чинь энэ хүндэлийг алдсан учраас л хүүхдтэйгээ зөв болсон харилцахгүй байна. Хүүхэд хамгааллын асуудал, хүүхдээ үл хайхарж ийн гэдэг юм яригадаад байна шүү дээ. Тэгэхээр бол энэ гэр бүл доторх энэ одоо харилцааны хүндэтгэлийн асуудал бол зайлшгүй бас уламжлаасаа бид нар авч явж явах хэрэгтэй асуудал юм аа гэж хэлэх гээд байна. Эндээс ургуулад нэг асуулт байгаа нь энэ орчин үеийн гэр бүлүүд бол Монгол гэр бүлүүд бол ингээл хуучин бол одоо нэг гэртэй тийм ээ Монгол гэртэй ингээд аав, ээж, эмээ, өвөө, үр хүүхдүүд за айл сахалт ойрхон бол одоо авга нахцууд нь ингээ бөөндөө сайхан амьдардаг юм өнөр бүлээрээ одоо амьдардаг юм өрх байсан бол орчин үеийн хандлага бол энэ аав ээж хүүхдээс бүрдсэн цөм гэр бүл гэдэг юм хандлага үүсчлээ. Эмээ өвөө нь хэдий байгаа боловч одоо гэр бүлдэх оролцоо нь бага. Тогтмол уулзаад байдаг. За хаяада нэг үнэхээр эцэг их намжихгүй бол нэг хичээл сургуулаас нь хаяада нэг харах. За эмээ өвгөндөө нэг амралтын өдрүүдээр өнчгөөс цааш шитрэхгүй л да. Тэгэхээр энэ хүүхдийн хүмүүжил төлөвшил за хүн болж боловсрохт нь эмээ өвөө энэ гэр бүлийн бусад гишүүдийн үүрэг одоо орчин цагт ямар байгаа юм. Энэ цөм гэр бүл гэж яриад байгаа энэ асуудал эргээд одоо ямар асуудлыг үүсгэж байгааг та бас гэр бүлийн гишүүдийн харилцаа талаас нь тайлбарлавал. Тэгэхээр энэ цөм гэр бүл бол өөрөө хамгийн чухал гэр бүл. Гэр бүл судлалд бол энэ цөм гэр бүлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг эрхэмлдэг. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёр бол өрх гэрээ хэрхэн авч явах юм, амьдрал ах байгаа хэрхэн авч явах юм, үр хүүхдийг хэрхэн өсгөж хүмүүжүүлэх юм гэдгийг одоо ёстой хоёулахнаа одоо хариуцаж байх. Энэ үүргийн асуудал. Энийг нь тэр хоёрт илүү одоо
ойлгуулах, чухлыг нь мэдрүүлэх энэ асуудал жаахан холрогдоод байна уу да гэж. Яг саяын хэлдгээр магадгүй эмээ өвөө хэдийгээр хол байгаа гэсэн ч яг энэ цөм гэр бүлийн хувьд аваад үзэхдээ тэр хүүхдийг өсгөх асуудал үүргийг бараг энэ эмээ өвөө нарт даатгах чадвар шүү дээ нэг хэсэг нь. Нэг хэсэг нь цэцэрлэг буюу энэ сургуулийн өмнөх боловсрол даатгах чадвар байна. Тэгээ яг өөрсдөө бол яг хүүхдтэйгээ харилцах асуудал нь харьцангуй бага болчиход байгаа юм. Судалгаанаас харахад ч гэсэн цөм гэр бүлд ийм л хэм маяг ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Тэгэхээр бидний хувьд юу гэж үздэг вэ гэхээр аль болох залуучуудыг өөрсдөө тэр дотоод дүүсээд байгаа асуудлаа зохицуулдаг. Магадгүй хүүхдээ хэрхэн цэцэрлэгт өгөхийн, ар гэр ажлынхаа тэнцвэрт байдлыг хэрхэн хангахын, яаж зохицуулахын гэдэг юм. Магадгүй энэ алдагдаад одоо эмээ өвөгийн оролцоо ихсээ дэрвэл өрөх гэр бүл өөрөө ямарваа нэгэн саад бэрхшээлийг даван туулах асуудал нь улам бүр хэврэгшээл. Улам бүр дараагийн нэг асуудал болоход хүүхдтэй харилцах асуудал дээр алдаа амьдрал үүсэж эхэлдэг. Нөгөө нэг бас нэг асуудал би зүгээр тэр бол яхан цөөхөн хувьд байдаг. Яг өөрөө ч асуусан зүйл бол эмээ өвөөгөөс хөндөрөлтэй байгаа ийм хандлага. Энэ бол цөөхөн гэр бүлд байгаа. Өнөөдөр Монгол гэр бүлийн нэг амин чанар бол аль болох өвөө эмээтэйгээ ойрхон байх энэ Монгол гэр бүлийн харилцааны амин чанарыг хадгалж явж ирж байгаа нэг сайн тал байгаа. Сайн тал байгаа. Энийг хэтрүүлж хоёр гэр бүлийн дотоод байдал руу орохгүй байх. Зүнтэн тэр хоёр залуу гэр бүлийг хаяхгүй байх гэдэг юм бол өнөөдөр бас донжийн дол зохицуулж харилцааны асуудал үүсээд байгаа. Энэ харилцааны асуудал яагаад ингэж донжийн ол гэдэг байгаа юм гэхээр Монгол гэр бүлийн харилцаа бол ерөнхийдөө тулгуур 3 харилцааны ёсон дээр явж идэг. Нэгдүгээрх нь бол инхрийлэн хайрлах ёсон гэж. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөр бие биеийн хайрлах ухаан. Эргээд үр хүүхдээ хайрлахын ухаан. Эргээд аав ээж худ ургуудаа хайрлахын ухаан гэж. Тэгэхээр энэ хайрлах ухаан гэдэг юмд энэ гэр бүл суралцах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ хэдүү суралцгийн гэхээр хүүхэд ахын насаасаа тэр гэр бүлдээ энэ хайрлахын ухааныг олж авсан байдаг. Монгол ухаанд бол өөрийнхөө өсөж төрсэн гэр бүлд тэр аав ээжийнхээ хайранд өсөөд тэр хайрын хажуугаар амьтан хайрлах гэж. Одоо өөрөөр хэлбэл хураг ишиг дугуйл ботгоч гэдэг юм уу? Ингээд нялхантантай бол нөгөө нялхантан чинь өөрөө хансаж өөрөө тэрийг одоо асрах ийм байдлаар амьтныг хайрлах асуудал. Иргэд тойроод орчинтойгоо жаахан дээшээ болоод ирэхээр зэрэг одоо морималаа услах барих энэ тэргээд ингээд байгаль орчинтойгоо харилцаад байгалаа хайрлах гэдэг. Ингээ Монгол хүүхэд чинь бол ерөнхийдөө хүний хайранд өсөж хүний хайрлахын ухаан, амьтантай харилцаж амьтныг хайрлахын ухаан, байгальтайгаа харилцаж байгальтай хайрлахын ухаан гэсэн 3 хайрлахын ухааны дунд өсдөг учраас илүү тийм хүнднийг одоо хүндлэг ийм болж ирсэн уламжлал байна. За хоёр дахь харилцаа нь бол тэр асран инхрийлэн энэрэн халамжлах ёсон гэж байна. Өөрөөр хэлбэл эхнэр нөхөрч биений халамжлах, үр хүүхдээ халамжлах, аав ээжийн халамжлах гэдэг маань Монгол гэр бүлийн амин чанарын харилцааны бас нэг гол зүйл. Тэгэхээр тэр халамжлахын ухаанд яаж суралцах юм? Мөн нөгөө гэр бүл энийг сурсан байх хэрэгтэй юм. За 3 дахь нь бол яг хуу ингэр зөрүүлэх гэсэн гэж. Энэ сүүлийн үед их алдагдчих. Энэ ингэр зөрүүлэх ёсон гэдэг маань одоо цагт бол ерөөсөө тийм бэлгийн чөлөөт харилцаа юм шиг тийм ээ. Тэр гэр бүлийн үнэт зүйлийн тэр нандин зүйлийн харилцаа нь үгүй болсон. Энэ нь одоо орчин үеийн гэр бүлийг тогтворгүй байлгах бас нэг үндэс суурь болчиход байгаа. Тэгэхээр энэ 3 харилцааг хэрхэн зохицуулж ирсэн гэдэг нь ном сударч тодорхой заасан байна. Манай уламжлалууд энэ бүхэн тодорхой заасан байна. Тэгэхээр энэ хайрлах ёсонд яаж сургасан, халамжлах ёсонд яаж сургасан, тэр ингэр зөрүүлэх ёсон гэдгийг тэр ёс зүйтэй байх, тэр үнэнч байх. Тэгээд тэр харилцаа бат бих, сэтгэл ханамжтай байх бүх юмыг энэ Монгол ёс заншилд их нарийн заасан байдаг. Тэгэхээр орчин цагийн энэ гэр бүл төлөвлөлт, орчин цагийн энэ бэлгийн харилцааны соёл энэ зүйлийг энэ Монгол ёс заншлын энэ ингэр зөрүүлэхийн ёстойгоо хамтдаган авч үзвэл
энэ гэр бүлийн бат тогтвортой байдлыг чухал болно гэж хэлэх гээд байна. Эндээс гэр бүл хүүхдтэйгээ харилцах харилцааны бас энэ асуудал дээр одоо хүмүүс чинь нэг юм онгой шахуу юм байна да. Одоо тог тасарсны дараа л бараг гэр бүлийнхээ гишүүдтэй ярилцаж үзлээ. Дажгүй улсууд байдсан байна гэдэг одоо энэ онгой шахуу юм чинь нэрэл яг бодтер гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хоорондоо бараг харилцдаггүй, ярьдаггүй. За ярьлаа гэхэд ойр зуурын ахын асуудлаа ярьдаг. Үгүй бол ажил төрөл дээр юу болсон хүүхдтэй маргааш яах их тухай ярихаас биш. Одоо тэр нэг юм харилцааны асуудлууд юу нь хоорондоо болохгүй байгаа асуудал цаашлаад одоо өсвөр насны хүүхдтэй бол тэр хүүхдүүдийн шилжилтийн онцлогтой холбоотой юмыг ярилцаж чадахгүй байгаа юм л да. Энэ нь ажлын ачаалал, стрессийн завгүй амьдралын хэв маягт байна уу? Эсвэл энэ одоо манай үеийнхэн л гэж хэлэндээ 30-аас 40 насны энэ залуучууд бол бүгд нэг 90-2000 оны шилжилтийн үед яг хүн болцгоосон хүүхэд байсан үеийнхэн энэ үед л нэг аав ээж нь зах зээлийн нийгэм шилжсэн юу хүүхэд мантал бүгд ажил төрөл дээр ороо босгох нийгэм тогтцохыг бодоод л өөрсдийнхөө жамаар л өссөн хүн болцсон нөхдөл байгаад байдаг. Эргээд нөгөө эцэг эхтэйгээ харилцаа нөгөө анхаарал гэдэг юм байхгүй арга бие дагаа өссөн нөхдөл чинь эргээд өөрөө эцэг их болол хүүхдтэйгээ харилцах гэхээр ойлголцож чадахгүй. Эхнэр гэр бүлийнхэнтэйгээ ойлголцох гэхээр ойлголцож чадахгүй юм байгаад байна. Энэ чинь нэг юм дадал сургалт юм уу эсвэл нэг өв уламжилсан юм байх хэрэгтэй юм уу? Яад юм бэл. Тэгэхээр яг энэ шилжилтийн үегээд энэ үеэс эхлээд энэ гэр бүлийн уламжлалт харилцааны асуудлууд бас нэг тийм тасалданг байдалд орсон байна уу да гэж бидний хувьд үздэг. Жишээлбэл нөгөө уламжлалт ёс заншлын Монгол гэр бүлийн уламжлалын асуудал шинэ нийгмийн энэ эрчтэй өөрчлөлт ороод ирэхээр зэрэг дасан зохицохын асуудал нь энэ шинэ нөхцөлд өмнөх уламжлалын асуудлаа холбож авах энэ асуудал жаахан хаягдсан. Өөрөөр хэлбэл бүх юм цоош нэр эхлэх юм шиг бүх юм болвол хэрэггүй юм шиг хуучны бүх юм нэг ийм үе явагдаад тэр ч байтугай боловсролыг хүртэл ер нь хэрэггүй юм шиг. Тэгэхээр хялбархан мөнгө болоод 8 хэгээл мөнгө олчвол мөнгөтэй л болчвол одоо ерөөсөө өөрөөхөө сайхан явчих юм шиг. Ингэж их ойлгож явсан нэг энэ нэг шилжилт завсрын нэг айхтар үе байгаа. Энэ үе бол нийгмийн хөгжлийн дагуу тэртээ залуучууд та нарт тусаад ирсэн. Тэгээ энэ маань юу гэсэн үг гэхээр нөгөө хүүхэд байх үеэсээ энэ сурах үе, суралцах үе, энэ танин мэдхийн асуудал нь арай нэг тийм тасалдсан гэдг юм уу? Тийм их ойр дотн байгаагүй гэдг юм уу? Энэ үе нь яваад ирсэн асуудал. Нэгдүгээр. Хоёрдугаар та нарын үед улам бүрийн цахим ертөнц гэдэг юм бий болоод энэ хурцтай болоод ирэхдээ зэрэг өнөөгийн нийгэм чинь нэг нь бол бодит хувь хүмүүс амьдарч байгаа нийгэм, а нөгөөх нь хувь хүмүүс өөрсдөө цахим орчинд буюу виртуал орчинд амьдраад байгаа гэсэн хосломор нийгэмд амьдраад байна шүү дээ. Нэг нь оюун санааны нийгэмд амьдраад байна, нөгөөх нь бодит хүмүүсийн харилцаанд донд яваад байна. А сүүлийн үед магадгүй энэ цахим орчинд буюу оюуны харилцааны ертөнц энэ хиймэл ертөнцид цахим ертөнцид амьдраад байгаа дамгаа байгаа учраас нөгөө хүмүүсийн амьд харилцаа байхгүй болоод. Тэгэхээр яг гэр бүлд бол үнэхээр 5 гишүүн байхад 5 тийшээ хараад утсаа ухаа сууж явах юм уу? Орой хоол унтаа идсэн ч гэсэн утсаа ухсан хэвээрээ сууж явах юм уу? Энэ маань нэгсэндээ энэ шин цахим орчин ертөнц бид нэр дасаж сураагүй байна. Одоо энд яаж амьдрах нь? Бид нар одоо шөмжилж байна. Энэ нэг цаг тор урсгаа яаж өгөх юм? Энэ хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Бид одоо зах зухаас нь яриад байна. Тэгэхээр эн чинь бол одоо бидэнд юу шаардлагатай байна уу гэд одоо шинэ дараагийн генерашнууд гараад ирсэн. Энэ альфа, бета генерашн эдийг бид яаж сурах гээд байгаа. Зэт бид нар зэр шиг хөгөөд алдчихлаа. Учрыг нь олохоо байлаа. Тэгэхээр одоо дэлхийн нийт бид нар нэг хэсэг нь энийг насныхын онцлог тохир тодорхой хэмжээнд хязгаарлаж явах хэрэгтэй юм байна гэж. Нэг хэсэг нь ерөөсөө энэ хүүхдэд нэг тийм насныхын онцлогт амьд харилцаан дээр суурилсан цаг үеийг нь ялангуяа бага насыг нь өсвөр шилжилт нас руу орох үеийг нь дандаа тэр амьд харилцааных нь боломж нөхцөлийг хангасан. Бодит нийгмийн харилцаанд оруулахыг одоо чухалчилсан. За магадгүй сүүлийн үед их чухал болж гарч ирж байгаа нь багаар ажиллах, багийн спортууд. Энийг маш их хүчтэй явуулах асуудал маань эргээд энэ их цахимд байгаа энэ зүйлсийг амьд харилцаа руу шилжүүлэх юм бол орох гэдэг байна шүү дээ. Тэгэхээр бид бүхэн аль болох одоо гэр бүлээрээ аялах,
гэр бүлээрээ амьд одоо яриа хөөрөө өрнүүлэх энэ юмыг бол өөрсдөө зохиож л энийг давж за ямар ч байсан оройн хоолн дээр бүгдээрээ уцсгүй байна. Тэгээд сайхан хоолой юу болж өнгөрсөн ямар амжилт болсноо сайхан яриад хөөрөөд ингээд өнгөрөө шүү. Гэдэг энэ гэр бүл болгон л ийм өөрсдөө энэ дүрм журмаа одоо боловсруулж инги гэдэг шаардлага тавихгүй бол энэ урсгалаараа явбал энэ маань маш хөндөй хэвээрээ байна. Өнөөдрийн үүсээд байгаа энэ зөрчил энэ бүх юм бол амьд тарилцаа дотсных. Эндээс амьд тарилцаа. Эндээс бас нэг зүйл сүүлийн үед их тод ажиглагддаг болсон. Энэ хүүхдүүд хэлд их хожуу орч. 2-3 настайдаа хэлд орчдөг, ойр зуурын үг холбоод ярьцдаг байсан бол одоо энэ чинь 4-5 нас хүртэл зарим нэг орог сургуульд орох хүртэл энэ монгол хэлээр их хожуу орчин. Энэ ерөөсөө энэ гэр бүлийн орчинд хоорондоо амьд харилцаа байхгүй, ярихгүй байгаатай л холбоотой. Тэгээд нөгөө YouTube-ээр англи хэл дээр янз янзын бичлэг үзчихдэг. Ярихгүй огт хэлгүй юм гэхээр яриад байгаа. Гэхдээ yes, no, maybe гэдэг ойр зуурын нэг юм англи хэрэглээний үгнүүд хэрэглээд юм монгол хэлээр сэтгэх, монголоор ярих асуудал байхгүй. Нэг ойрхон 2-3 насны зөрүүтэй агагчтай хүүхдүүд бол арай нэг харилцаа бодит учраас яриад яг нэг алийн ганцууд юм уу ах эгчнэрээс олон насны зөрүүтэйнүүд нь бол нэг юм хэлд орохгүй байх шалтгаан бол энэ харилцаатай шууд. Ерөөсөө энэ цахим орчинд бол бага насны хүүхдэд хор хохиролтой зүйл бол ерөөсөө л энэ цахим утас телевизийн асуудал. Ийм учраас тэр бага насны гэдгийг бол би 10-аас доош насыг хэлээд байна шүү. Энэ 10-аас доош насны хүүхдэд бол аль болох амьд харилцаа, амьд тоглоом ерөөсөө бүх юм дандаа бодит нийгмийн харилцаанд чухал байдаг. Энэ хэл ярианы хөгжилд шууд нөлөөлнө. Ялангуяа энэ дээр бол одоо бидний судалгаа энэ гэр бүл судалдаг хүмүүс энэ ген судалж байгаа хүмүүс энэ төр ярьдаг. Хүүхдийн хэл ярианы хөгжилд гол үүрэгтэй генийн үүрэгтэй хүн бол эцэг хүн байдаг. Гэтэл эцэг хүн хүүхдтэйгээ ярихгүй хүүхдийг ялангуяа хэлд орж явах үед нь эцэг хүн л хэлд оруулдаг юм байна шүү дээ. Энэ гений үүрэг байна. Гэтэл бидний нэг аав маань зав байхгүй. Тийм ээ? Аавыг маань хүүхдтэйгээ байх боломж тэр байгууллага нь олгодоггүй. Тэгээ энэ байдал чинь дээр нь тэр ихэн оролж ийн нөхдөр нөгөө цахим ертөнц орлоод ирэхээр тэр хүүхд чинь зөвхөн өөрөө өөртөө дотор хүнтэйгээ ярих өөрөө ойлгоцсон хэмжээнд л тэр үлээж авч байгаа юмд ярихаас биш эргээ тэр хүнтэйгээ харилцах юм байхгүй. Ингээ хэл ярианы хөгжил маань нэгдүгээрт эцэг хүний амьд харилцаа, амьд одоо ингэж туслах, дэмжих, дагуулах, сургах энэ юм байхгүй болсон. Хоёрдугаарт цахим орчинд ороод ингээд суудсан хүүхэд бол хэл ярианы хөгжил бол үнэхээр доогор байна. Энийн нотлохоон ч гэсэн л одоо манай боловсролын яамныхан яриад байсан нэг PISA-гийн судалгаагаар Монгол хүүхдүүд л энэ унших чадвар нь маш ойлгох чадвар тийм. Энэ маш доогор гэдэг чинь ерөөсөө бас энэний илэрхийл байхгүй. Энэ чинь нэлээд дээд дунд ахлах нас руу очиод энэ үр дүн ингээд харагдаж байна шүү дээ. Одоо өнөөдөр бол манай цэцэрлэгийн багш нар буюу СОБ-ийн багш нар бол энэ хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд хамгийн анзаарах гэдэг шүү дээ. Нөгөө хүүхд нь ярьж чадхаа байсан. 5 настай хүүхд ямар хөө хэмжээнд юм ярьж их юм. Өөрийгөө илэрхийлэх чадвар ямар хэмжээнд байх ингээд аваад үзэхээр нөгөө л гар утсаар тоглодог, нөгөө л эцэг их нь амьд харилцаа үүсгэгээгүй хүүхд л хоцроод байна. Тэгэхээр ерөөсөө эцэг эхчүүдэд хэлэхэд бага насны хүүхдийг бол ерөөсөө л амьд харилцааны дунд л өсгөнө. Тийм учраас энэ цахим орчины асуудал дараагийн өсвөр нас руу шилжээд ирсэн үед үе шаттайгаар энэ цахим орчмыг одоо хэрэглээ болгож ашиглах тал руу л одооноос бид бэлтгэж хэрэгтэй л байна. Яг орчин үед бол амьдрал баян учраас гэр бүлийн бүтц бол янз янз л байна л да. Одоо хоёр дахь амьдрал зохиосон ч гэр бүлүүд байна, үрх толгоолсон эцэг эхтэй ч гэр бүлүүд байна. Янз янз харилцаа адилхан. Гэхдээ одоо ямар ч бүтцтэй байсан бай хамаагүй энэ Монгол гэр бүлд одоо нэг юм нэгдмэл үнэт зүйл гэдэг юм байх ёстой юу? Хэрвээ тийм байх ёстой бол тэр нь юу байж биднийг нэг юм өөрөнгөсөө ондоошилтой байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ орчин цагтлууд гэр бүлийн хэм маяг хэлбэр бол маш олон янз байгаа. Тэгэхээр зэрэг зөвхөн Монгол гэр бүл гэхгүй ер нь нийт дэлхийн нийтэд гэр бүл гэдэгт бол зайлшгүй нийтлэг байдаг үнэт зүйлүүд байгаа. Тэр маань юу гэхээр зэрэг тэр итгэлцэл гэдэг юм байна. Итгэлцэл. Тэгээд үнэнч байдал гэж. Хайр сэтгэл. Энэ маань хүн төрлөختний мөнхийн сэдв. Энэ мөнхийн сэдвийн хүрээнд л энэ гэр бүл гэдэг юм явж ирсэн.
хайр сэтгэлээсээ үндэслээд тэгээд тэр хайр сэтгэлээ илэрхийлэх харилцан зөвшөлтсөг гэдэг чинь нэг эсэндээ одоо сонголт болж шít. Сонголт гэдэг нь эрхчлөөний асуудал. Тэгэхээр зэрэг одоо судалгаануудаас ингээ харахаар зэрэг зарим нь одоо хүмүүстэй ингээд ганцаарсан ярьцлагын тэр хийхлээр нөгөө сад сарнитсан хүмүүс яг саяын энэ зүйлийг л ярьдаг. Би бол жинхэнэ бол дурлж ирсэн юм байна. Манай хүн бол надад тийм сайнгүй байсан гэдэг нь явандаа ажиглагдсан гэдэг ч юм уу. Эсвэл анхны харцаар битээр хоорондоо ингээд үерхэл уулна суусыг тэгээд удаагүй битээр хоёр тишээ явсан. Тэгэхээр эн чинь нөгөө тэр мөн чанаруудыг энэ өндөрлөгтний гэрүүлийг бий болгож ирсэн уламжил түүхийн явцад байдаг үнэт зүйлүүд л гэж байгаа юм. Итгэлцэл алдарвал тэр харилцаа ерөөсөө байдаггүй. Ерөөсөө хамгийн гол харилцаа бол хүмүүсийн итгэлцний харилцаа л гэж ярьдаг. Одоо жишээлбэл гэрүүлийг заримдаа банктай хүртэл зөвлөдөг. Банк бол юун дээр оршдог юм? Итгэлцэл дээр л оршдог. Тэгэхээр гэрүүл бол ерөөсөө л итгэлцэл. Итгэж чадсан бол тэр хардах, сэрдэх гэдэг юм алга. Итгэл дааж чадсан бол тэр хүн хайрлагдаад л байна. Тэгтээ зэрэг итгэлцэх, итгэл даах гэдэг энэ одоо мөн чанарууд бол энэ айлч одоо монголч бай, ер нь дэлхийн нийтийн айлч гэр бүлд бол хамгийн үнэт зүйл болж байгаа зүйл энэ болчиход. Тэгэхээр үнэч байдлын асуудал гэж. Тэр ярилцах цаг дуусдаг чинь тэр сүүлийн асуулт болгоосоо та энэ хүүхдийн одоо өсөлт хөгжил энэ чадамжинд энэ эцэг хүний ген чухал үүрэгтэй энэ аавууд энэ хүүхдүүдтэйг ярьдаг байх хэрэгтэй гэдэг сая дурдлаа. Энэ дээр зүгээр тодруулаад асуухад манай эцэг дийлэнх тохиолдол аавууд бол нэг юм холтой унттай байлгах, орон гэртэй байлгах, тэрийг хангах одоо ажил төрлийгээ орлого олж байгааг бол одоо яг эцэг хүний үүрэг гэж ойлгоод байна л да. Тэгээ хүүхдтэйгээ цаг зарцуулаад за хажууд нь суугаад ярих хэрэг яг ярих, ойлгуулах, тайлбарлаж зөвлөж өгөх тийм чадамж одоо байна уу гэдэг асуулт. Цаг нь бол байж болж байна. Хажууд нь уцаа өгөөд хажуудаа суулгах чинь эсвэл хамт нэг зурагт үзээд хамт хөвтөд хийж болж яг ингээ ярилцаад ойлгуулах ийм чадамж одоо байна уу? Ярилцах тийм ээ ойлгуулах. Тэгэхээр энэ маань одоо бас л ярихаар нөгөө гэр бүлийн боловсрол гэдэг юм гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулиас эхлээд энэ гэр бүлийн боловсролыг олгож явах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ гэр бүлийн боловсролыг ойлгоод авцсан хүн бол хүүхдтэйгээ хэрхэн харилцах гэдэг юмыг илүү мэдрээд эхэлсэн байна. Тэгэхээр зэрэг яг сая таны хэлдэг шиг нөгөө айхын бараа эдхийн нэмэр шиг аав гэдэг нэг сүрээдтэй хүн байж л байвал болоо гэдэг энэ сэтгэлгээ хоцрогдсон байна. Тийм ээ. Цалин мөнгөө өглөө сурах боловсрох бүх юм чи хангацлаа болоо гэдэг сэтгэлгээ өнгөрсөн байна. Одоо яах сэтгэлгээ вэхлээр зэрэг магадгүй өсвөр насны хүүхэд байвал нөгөө үеийн найз мэт харилцах гэж. Миний хүү охинтой үерхэж гин үү? Тийм ээ. Ямар охинтой үерхэж гин? Ангийнхаа танай ангийн хүүхдүүд хэнтэй үерхэж гин. Чи ангийнхаа хэнтэй найзалж гин. Энэ бага насны хүүхдээвэл хоёулаа ийм тоглоё. Ядаж чи шагаа тоглол. Тэгээ бүр болохгүй л хөдрөөн тоглол. Шатраан тоглол. Тоглолтоос эхэл. Тэгжил аянда хүүхдэд чинь юм асуугаад эхэлдэг. Тоглож явах явцдаа хүүхдийн чинь гаргаж байгаа зан харилцаагаараа ажиглагдана. Булхайцж байгаа барьж байгаа гэдэг юм гараад ирнэ. Тин чинь дөрмдөрчөөд байна. Эндээс ингээл дараагийн харилцаа үсэл явдаг. Тэгэхээр монголчууд бол хамгийн энгийн юмар бол ерөөсөө айл гэр болгон шагаатай. Айл гэр болгон баг шатартай. Тэгээд тэр хүүхдтэйгээ нэг шагаа тогтоо, шагаа няслаад ингээ явж байгаа хоорондоо хэлэх гэсэн санаагаа хэлдэг. Хүүхэд заримдаа тэрийг хүлээж аваад намайг аав анхааруулж ийн тэгж ийн гэдэг энэ асуудал. Хамгийн гол нь аав бол тэр хэл яриаг хөгжүүлэх үүрэгтэй юм гэдгийг мдээгүй л явж ирсэн байхгүй юу? Тэгэхээр манай одоо эрчүүд, манай хүүгүүд, манай залуучууд ерөөсөө эцэг хүний гол үүрэг бол хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих үүрэг нь гол байдаг юм байна. Хүүхдтэйгээр ярьж их хэрэгтэй асуудал. За баярлалаа. Энэ чухал юм байна. Баярлалаа. За үзэгчдээ манай өнөөдрийн сэдвт гэр бүл судлаач доктор Дид профессор Баавгаг оролцож одоо энэ гэр бүл тулгамдсан энэ өнөөгийн орчин цагийн гэр бүлтэй холбоотой энэ харилцаа хандлагын асуудлыг хөндөж ярилцлаа. Хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн сэдв та бүхэнд хүрлээ.